За 6 сарын 29-ний вебинар 21 эхэлж байна. Тэгээд манай мөлөөсөө бол маань эхлээд 21 дахь вебинар маань орох чинь. Тэгээд өнөөдөр Quiet Place-ийн дараагийн анги эхлэлтэйгээ үзэж байгаа учраас вебинарыг харьцангуй хурдан хийгээд дуусгах төлөвлөгөөтэй байна. Тэгээд та бүхэнд маань партнерийг найзсан. Тэгээд сургалт удахгүй эхэлж байгаа 7 сарын 3-нд Чикагогийн цагаар орой байхгүй. Тэгээд Монголынхоор болохоор 7 сарын 4-нд өглөө. Тэгээд Австралиас бас хүмүүс орж байгаа юм билээ. Гэхдээ нөгөө цагаан тохирохгүй байгаа улсууд дараад нөгөө нөхөд үзэх боломжтой болохоор айгүй гоё. Тэгээд энэ удаа би зорж байгаа гол юм нь болохоор бүх юмнуудаа ерөөхдөө бичлэг болон бичиг хэлбэрээр үлдээе гэж бодож байгаа. Тэгээд яагаад гэвэл хүмүүсийн 60 минут ярьж болдог юм хүн угаасаа 10 минутанд уншдаг хүн жишээ нь байгаа шүү дээ. Тийм болохоор бичгээр оруулъя гэдэг тийм төлөвлөгөө байгаа. Тэгээд энэ анхан шатны хөрөнгө оруулалтын сургалт ерөнхийдөө accent төвчний яг энэ Notion дээр тодорхойлсон сургалтыг дараад нь би нөгөө бичгээр бичиж байгаа дэвлүүлээд нэг ном болгоно гэдэг надад нэг тийм амбиц байгаа байхгүй. Тэгээд тэр утгаараа сайн бичүүлэх гээд байгаа. Тэгээд сүүлд болохоор энэ хөрөнгө оруулалтын философи гэдэг энийг болохоор хүн болгоно уншиж болно. Тэгээд энэ сэдвээр ерөнхийдөө бол бичсэн. Тэгээд сонирхсан хүн болгон ороод уншиж болно. Айгу богинохон сонирхолтой юм нийтлэл байгаа. Тэгээд энийг бичихгээд бас би нэлээд олон цаг зарцуул суусан. Тэгээд ерөнхийдөө бол яг intrinsic value гэж юу юм? Яг энэ хөрөнгө оруулалт гэж өөрөө яг юу юм? Эргээгээд харах юм бол хөрөнгө оруулалт гэж юусэн яг үндэ бол философи гэж юу гэдэг энэ талааснаас аргумент гаргаж тавьсан байгаа. Тэгээд та бүхэн бас энийг бас үзээрэй. Auction дээр бас ямар ч хэсэн юуны хөнгөлт зарлаад бас ганц хоёр хүмүүс бас бүртгүүлсэн. Тэгээд юуны 7 сарын 3-нд учраас би магадгүй нэгтгэс эхлээд нэг 2 юм уу 3 хоногийн хугацаатай эсвэл 7 хоногийн хугацаатай угаасаа сургалтын дээр хоцроод орж ирсэн болох учраас 30% хөнгөлт бас тавьж үздэг ч юм уу гэж бас бодож ин тэрийг сонь асуусууд байх юм бол тавьж болно. Өөр төрлийн зардал нь болохоор юу вэ гэхээр сүүлийн 2-3 жил миний айгүй хүсэж байгаа бас ингээд юу гэдгийг нийгэм болон ингээд улс орондоо ч гэдэг юм уу яг өөрийнхөө гэр бүлээсээ гаднах хүрээндээ яг миний ингээд хүмүүсийн өмнө хүлээж байгаа үүрэг яг юу юм бэ гэдэг дээр би бас айгүй боддог байсан аахгүй. Тэгээд ер нь би бас христч хүмүүсээ илүү бас дэмжих тэр тал дээр бас ингэж илүү идэвхтэй оролцох тал дээр бас ажилласан болов уу гэж бас үлээд бодоод байгаа. Тэгээд миний ярих гэдэг юм нь юу вэ гэхээр та хэрвээ дэлхийн хаач амьдардаг байсан гэсэн ямар нэгэн байдлаар сүмд одоо жишээ нэг тэнтэй сургаал заах пастор хийх юм үйлчлэл хийдэг цаг хугацаагаа зориулаад ингэж бусдын төлөө амьдардаг тийм хүн байх юм бол пастор гэдгээ батлаад болоо сургалтанд үнэгүй сууж бол. Тэгээд манай мөлжөртэй болонгийн subscription-аас бас би хэдэн сарын subscription-аас үнэгүй билмээ. Тэгээд тийм усуд байх юм бол надтай шууд direct холбогдож болно. Саяхан бас нэг солонгост амьдардаг ах бас холбогдсон. Тэгээд ийм хүмүүст бол би ерөөсөө ямар нэгэн байдлаар мөнгө шаардахгүйгээр 100% нийтлэг юмнуудаа үнэгүй өгөх тийм хөтөл байгаа шүү. Тэгээд холбогдож болно. Өөр бас нэг ухаарсан юм байна. Би сая сургалт хийхээс сурчлагууд хийж үзлээ. Тэгсэн чинь одоо чи нэг нийтдээ ингэж жижиг видеонууд хийгээ reels энтер гэдэг юм хийгээ 60 секунд 90 секунд энтерийн видео хийгээ тэгээ нөгөөдөө Facebook дээр буст хийсэн байхгүй. Тэгээд тэр нэг явдгүй юм байна. Би өөрөө буруу хийгээд байна уу эсвэл нөгөө Instagram, TikTok энтер хэрэглэдэггүй байж байгаа гинт нэг л ухаар орсон юм шиг гинт орж ирээд хэрэглэсэн чинь тэр явсангүй юу. Тэгээд нэг ажигласан юм байна болохоор YouTube дээр айгүй тийм нийтдээ юм шиг хөнгөн тийм контентууд хийдэг залуучууд бас айгүй байд юм. Тэгээд мөлөлтөд болон зүгээр видеон дээрээ дурдж өгөөд тэгээд надаас мөнгө авах сонирхолтой тэгж хамтарч ажиллах хүсэлтэй YouTube ажилладаг янз бүрийн тийм channel ажилладаг залуучууд байх юм бол би оролцоо нэг 4-5 channel-аар бол тэгж мөлөлтөд болон дурдуулах сонирхол бол байна. Тэгээд нэг их мөнгө өдрөхгүй тэгээд ямар ч гэсэн зүгээр тохиролцоод тэгж сурчлагаа хийж хүмүүс байх юм бол болж байна. Ягаад гэвэл Zuckerberg тэгж барлаа юм шиг үр дүнгүй мөнгө өгч хахаар Монгол хүндээ баг өгөөд тэгээд сурчлуулж зүгээр ч юм шиг тэгтээ тэргөө мөлдөртэй болон гэсэн Монгол хэл дээр явдаг тийм publication учраас сургалттай холбоотой дахиад нэг ер нь яг энэ сургалтын дээр нэмж яг орох гээд байгаа хүсэж байгаа юм нь юу вэ гэхээр энэ хөрөнгө оруулалтын бүртгэлтэй холбоотой анхны миний хөрөнгө оруулалтын сургалтын дээр би крипто яаж бүртгэх вэ, хувьцаа яаж бүртгэх вэ гэдгийг ерөнхийдөө Excel дээр яаж бүртгэх вэ гэдгийг ярьж байсан байхгүй. Тэгээд Auction-тай холбоотой одоо энэ маань болохоор миний 3 дахь сургалт. Тэгээд хит ерөнхийдөө бүртгэлтэй холбоотой чаленжууд байгаа. Анх ингээд одоо чинь би coin ингээд арилжаад явахаар яадаг гэсэн мэхээр заах болохоор ингээд Ripple энтер авч ирсэн байхгүй би. Тэр Ripple аваад ингээд яцсан. Угаасаа нэг 4-5 төрлийн юм авч байгаа. Нэг их мөнгөөр ч бас авахгүйсэн учраас нэг бүртгэл нэг мэдэж ядах юм байхгүй байхгүй. Тэгээд явандаа
ингээд 50 төгрөгийн төсөл, 60 төгрөгийн төсөл, сүүлдээ 75, 80 төгрөгийн зоос энэ төр худалдаж аваад ингээд явчихгууд нөгөө нэг зарим зооснуудаа хаана хийсний мартах асуудал гардаг. Дээрээс нь хизээ ямар зоосыг ямар ханш дээр авснаас мэдхээ болждөг байхгүй. Тэгээд би тэрийг апп ашиглаж бүртгэж үзсэн, Excel-ээр ашиглаж бүртгэж үзсэн. Ингээд төрөл бүрээр ерөнхийдөө бүртгэдэг байсан байна. Энэ одоо ч ингээд нэг бүртгэдэг. Тэгээд яванда нөгөө бүртгэл маань юунаас болоод их төвхтэй болоод хэлсэн бэ гэхээр DeFi гэж юм гараад одоо чинь ингээд зоосыг LP болгож хийгээл дараад нь NFT гараад ингээд зарим зооснууд стейк хийгээл тэгснэ нөгөөд нь урамшуул өгч мөгөөл ингээд хэлэнгүүт нөгөө бүртгэлийг яг ингээд хийхэд айгу төвхтэй болцсон баггүй. Тэгээд дээрэс нь одоо чинь leverage-тэй арилж болдог болсон тий on chain. Тэнгүү тэр бас бүртгэхэд айгу төвхтэй тий. Тэгээд хувьцааг бүртгэхээр хувьцааг дангаар нь бүртгэх айгу амархан. Тэнгүүд хувьцааг гэд option арилжаатай цуг нэгтгэхээр бүртгэхээр айгу хэцүү тий. Одоо чинь S&P 500 дээр жишээ нь $150 нэг option авсан байлаа гэж бодъё л та. Тэнгүүд нэг S&P одоо SPY чинь сүүлд хэдтэй байлаа 545 одоо маркет хаагсан баха 545 байлаа гингүүд option чинь 100-аараа багтаалагддаг гэдэг гингүүд 545 чинь 100 төгрөглөнгөө 54 мянга байхгүй. Тэнгүүд эн чинь 54 мянган долларын позици юм үгүй юм гэдэг асуудал гараад ирчихэж байгаа зү. Тэнгүүд яг үндэ бол 54 мянган позиц биш. Тэгэхээр $100 позиц юм уу гэхээр бас биш. Ягаад тэгэхээр $100-аар хэдий опшн авсан ч гэсэн нөгөө талдаа энэ чинь өөрөө леверэжтэй позиц байхгүй. Тийм учраас леверэжтэй учраас жишээ нь алдвал айгу хурдтай алдна хийвэл юу гэдэг айгу хэмжээний мөнгө хийх боломжтой ч гэдэг юм уу. Энэ талууга тэгэхээр нөгөө опшн арилжааг хувьцаатай coinтэй нийлүүлээд ингээд бүгдийг ингээд давхар ингээд бүртгээд энэ арилжаануудыг бүртгээд явахад айгу төвхтэй. Тэгээд айгу олон янзаар бүртгэж үзэж байгаад ер нь сүүлд би арай нэг бүр хамаагүй амархан байдлаар ерөнхийдөө бүртгэх арга ер нь бол бодож олсон. Тэгээд адилхан мэдээж Excel хэрэгжилж байгаа. Гэхдээ нөгөө яг бүртгэлээ яаж хийх вэ? Одоо чинь нөгөө шитээ яаж дизайн хийх вэ гэдэг чи өөрөө бас айгуу тийм бодож шаардсан байдаг байхгүй. Тэгээд тэрийг сургалтын дээр зан. Тэгээд энэ бол ингээд хүн анх сонсохоор нэг тийм сэсвэртэй гэж бодож иж магадгүй. Гэхдээ яг удаан хөрөнгө оруулалт хийгээд байгаа бол энэ айгуу том асуудал. Ягаад тэгэхээр сайн бүртгэл хийж позицид айгуу тийм зөв менеж хийдэг байхгүй. Тэгээд миний хувьд ерөнхийдөө бол одоо хувьцаан дээр одоо нэг хувьцаа худлааны арилжаад 2 жил болж байгаа юм уу. Тэгэхэд одоо миний яг төгс хийж чадахгүйсэн юм ерөөсөө энэ бүртгэлтэй холбоотой асуудал байсан. Тэгээд бүртгэлийг ерөнхийдөө бол илүү сайн хийж байгаа. Тэгээд хийж эхэлж байгаа. Тэгээд энэтэй холбоотойгоор би бүртгэлээ сайн хийгээд эхэлчихээр надад ямар боломж гарч ирж байгаа вэ гэхээр хүмүүст би ерөөсөө иймэр дөөнөд худалдаж авах боломж байна гэдэг нэг ID-нуудыг ер нь айгүй хөгдөг. Тэр ID-н дээр угаасаа ажилладаг. Ягаад гэвэл би өөрөө нэг ID боловсруулдаг. Болохын тулд айгүй цаг хугацаа зарцуулж ер нь ажилладаг байсан байхгүй. Тэгээд одоо гол асуудал нь болж байгаа гэхээр амар олон IT-нууд гараад ирчих нэг IT-нуудаа бүгдийг track хийх гэдэг болчихж байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар одоо миний портфолио буюу надад ерөнхийдөө би худалдаж авсан байж байгаа хувьцаанууд тэгээд надад байгаа ерөнхийдөө зоос болон NFT-нүүдийн ерөнхийдөө жагсаалт гэдэг юм жагсаалтыг ерөнхийдөө гаргаад болио хэд ядаж нэг 2-7 хоногт нэг удаа ч юм уу ингээд сүүлийн байдлаар апдейт байдлаар гаргаад ерөнхийдөө явдаг байвал хүмүүснээс айгүй үнцэнтэй юм болов гэж би бодож эхэлсэн байхгүй. Тэгээд тэрийг ерөнхийдөө бас үгүй гэж бас бодож байгаа мөлжүүлтэй болно гэдэг. Энэ ерөнхийдөө л апдейт. Тэгээд нэг сургалтын дээр бүртгэл яаж хийхийг үлээх зан. Тэгээд ерөнхийдөө бол нэг листүүдийг ерөнхийдөө бол мөлжүүлтэй болно дээр өгч эхэллээ гэдэг нэг юм асууж байгаа. Өөр нэг ажилласан юм нь болохоор юу гэхээр мөлжүүлтэй болонгийн нэг гоё юм нь болохоор ингээд бас ингээд юм сурчи хөрөнгө оруулалт гэж яг яадаг юм те. Энийг чи ингээд оролдоод энийг учрыг ойлгох юм бол энэ чи айгүй гоё юм салбар юм байна гэдэг. Энийг ойлгож байгаа, энийг appreciate хийж байгаа усуд ингээд нэг талаас бүрдсэн одоо цуглагдсан team сервис байгаа даахгүй. Тэгээд нөгөө талдаа болохоор зүгээр нэг хальт нэг try хийгээд гараа авчих гэсэн усуд байгаа. Тэгэхээр сарын төлбөрийг ерөнхийдөө бол 7 сараас эхлүүлээд $10 ерөнхийдөө хэвлээ юу лээ $5 нэмүүлээрэ надаа бага юм шиг санагдсан. Одоо 7 сараас эхлүүлээд ерөнхийдөө сарын төлбөр маань 50 байж байгаа 55 60 өндөр болоод ерөнхийдөө өсөж явах тийм төлөвлөгөөтэй байгаа. Гэтэ энэ өсөлт нь болохоор одоо байгаа хүмүүст ерөөсөө нөлөөлөхгүй. Нэгсэндээ өнгөрсөн жил жишээ нь хямдрал аваад $30 чинь уншдаг усуд байгаа. Тэр $30 хүн уншдаг хүн байх юм бол хизээч канcelлахгүй болоод дандаа $30 хизээч 30 ч өсөхгүй чи. Одоо $50 уншдаг хүн байх юм бол 50 ч хизээч өсөхгүй 50 ч дандаа 50-аар хэвээрэлэн. Гол энэ measurement юун дээр анхаарч байгаа гэхээр нэг сар орж ирчээд канcelлд алга болчдөг тийм усуудыг ерөнхийдөө бол одоо нэг талаараа нөгөө discourage хийх зорилготой гэсэн. Тэгээд сарын төлбөрийг ерөнхийдөө бол 50-аас 100 болтол нь ерөнхийдөө сар болгон $5 нэмээд явна. Та одоо чинь $60 ахын бүртгүүлсэн байх юм бол сараад нь 100 болсон байна хэд болсон байна хамаагүй 60 чинь ерөнхийдөө хэвэндээ байна гэсэн санаа байгаа. Тэгээд миний ямар ч гэсэн бодолт байсан. Энэ асуудал маань энэ хүрээд ямар ч гэсэн болж чинь. Тэгээд өнөөдрийн гол ярилцах сэдв маань юу гэхээр яаж Трампыг арилжах вэ?
Тэгээд Трампыг арилжах бай гэдгийг яг хоо нэгтэй байдлаар хэлсэн. Тэгээд энэ маань Трампыг гаргаж ирээд хүний 8 хийх гээд мэдэд байхгүй зүгээр энэ дээр бол яг энэ Америкийн ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор биднэрт ямар арилжаанууд хийх боломж байна гэдгийг тэр хэдүүлээ ярилцлаа. Тэгээд дебет мэдээж явсан. Тэгээд дебетлэр яг хуу зөндөө олон хүмүүс ингээд реакцууд хийсэн. Тэгээд гол яг хуу ажиглаж байгаа хэнийц реакц нь юу вэ гэхээр Байден угаасаа яриад энэ тэргөө шатан дээрээ салтарж унаад дугуй унж байгаа дунаад эсвэл тэгээ хүн амт вирус ингээд нэг ярваж ирж байгаад хараагаад хэлдэг заа ерөөс нэг тийм нэг бүдүүлэг өвөө заяа. Одоо манай монголоор ярих юм бол би өвөө метр өссөн болохоор ингээд хөвсөөнийг ингээд хүндлээд хайрлах надад тийм сэтгэлээ өгөх байдаг. Гэтэ Байденыг болохоор нөгөө муу хүнийг мэдээд байгаа болохоор ингээд айгуу тийм микс филингтэй байдаг байхгүй. Тэгээд ямар ч гэсэн дебетэн дээр манай яасан бэ гэхээр хаг хагасны дебет болсон. Тэгээд unusual буюу ерөнхийдөө бол нэг 90 бараг Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн дебетэн дээр бодгоо нэг сонирхолтой юм юу болсон бэ гэхээр 3 удаа хаа бараг завсарлага явсан. Тэгээд айгуу сон тийм завсарлага яваад нэг Байденд албаар нэг тийм завсрах гээд байгаа юм шиг. Тэгээд Байден яриад ингээ янз бүр болоод идэг болохоор яриаг нь таслуулах уу гээд Байденыг ярьдаг чинь Трампийн майкийг нэг 100% унтраачж байгаа байхгүй. Тэгээд нэг иймэрдүү бас юмнууд бол ажиллагдсан. Тэгээд Байден бол угаасаа өөрөө ээлж мээрээд Америкт мянган ширхэлнэр байдаг. Тэгээд нэг нийт юмнууд яриад тэгээд манай хүн бол яг хуу алдаанууд гаргадгаар бол гаргаж байгаа. Уулзалтад тэгж ярьдаг, тэгж алдаа гаргадаг. Тэрийг бол угаасаа өмнө одоо чинь юу гэдэг Америкийн улс төр сонирхдаг болоод байх юм бол угаасаа харсан байх хэрэгтэй. Тэгээд нэг сонирхолтой юм нь юу болсон бэ гэхээр угаасаа л eerдэг алддаг нөхөр алдсан чинь гинт дебет болсон тийм нөгөө нэг демократ намыг дэмждэг. Одоо бол яг нөгөө улс төрийн югаар болохоор left гэж ярьдаг байхгүй юу? Left right гэж ярьж байгаа. Тэгээд Францаас таарлалтай тийм илгүүд байна. Тэгээд энэ лефтийн нөхдүүд маань яасан бэ гэхээр өстой Байден өстой сансныг бодвол өстой амар тийм дименшэтэй бочиж зүнчиж энэ өрөөс Америк ерөнхийлөгч байх зохисгүй болчлаа мачтаа гэдэг ингээд бүгдээрээ гайхалтай юм шиг ямар ч реакц үзүүлээдсэн. Тэгээд нэг юм систем тэгээд бүгдээрээ яг нэг шоу хийж хагаад тэгээд Байденыг ерөнхийдөө бол одоо ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас ерөнхийдөө хасаад тэгээд арай ондоо хүн оруулж ирэх гэдэг юм шиг нэг иймэрдүү сэтгэлийг бол нэг нь бол апдейт дээр төрүүлсэн байгаа. Тэгээд мэдээж нэг сонирхолтой юм тэгээд энэний дараа юу болж байгаа вэ гэхээр юун дээр демократик намаас хин ерөнхийдөө бол одоо ерөнхийлөгчийн сонгуульд яг явах вэ гэдэг дээр одоо Байден байна гэдэг энэ магадлал маань ерөнхийдөө буураад эхэлж байгаа. Тэгээд одоогор бол 64% байгаа. Тэгээд ерөнхийлөгчийн сонгуул маань удахгүй ерөнхийдөө бол эхлэн 9 сараас хүмүүс сонгуулаа өгчлээд 11 сарын ихээр ерөнхийдөө сонгуулийн өдөр маань хаагдаад тэгээд ерөнхийдөө сонгуул резолт маань гарах байхгүй. Тэгээд одоогийн байдлаар VP буюу Vice President Kamala Harris болохоор 12%, Michelle Obama болохоор Обамагийн ихнэр байхгүй. Тэгээд Michelle Obama 10% юм магадaltaй, Gavin Newsom болохоор 9% магадaltaй, тэгээд босд нь болохоор 6% магадaltaй босд нь хийж байгаа. Ингээд Hillary Clinton гэдэг иймэрхүү хүмүүс ингээд байгаад байгаа байхгүй. Тэгээд яг хаа ерөнхийлөгчийн сонгуулиар яг демократик нам бол нэлээд нэг тийм сонирн байдалтай орцод байгаад байгаа. Тэгээд яг эндээс ингээд яг энэ товчхон ярианы дараа дүгнэлт өгөлт нь юу гэхээр ерөнхийлөгчийн сонгуулиар Трамп ярах магадлал айгүй өндөр. Тэгээд энэ бол миний бодлоор айгүй өндөр байсан. Гэхдээ миний бодлоо тэг чухал шүү дээ. Яг нийт зах зээл дээр байгаа ерөнхийдөө бол угаасаа энэ болж байгаа үйл явдлуудыг харах юм бол угаасаа өндөр болсон харагдаад байна. Тэгээд Трампийн policy одоо бодлоготой холбоотой юмнуудыг бид нэр ерөнхийдөө хэд хувааж ерөнхийдөө бол харж явуулна. Тэгээд энэ дээр юу яхаа гэхээр immigration. Тэгээд immigration болохоор immigration гэдэг нь манайхаар бол юу гэсэн үг гэхээр цагаачлал гэсэн үг. Тэгээд цагаачлалтай холбоотойгоор ерөнхийдөө бол илүү тийм conservative буюу ер нь бол хуучинд бүхэл орнууд тийм байсан. Яг л тэр хуучин руу шилжүүлэх сонирхолтой байгаа ба. Тэгээд тэр нь юу гэсэн үг вэ гэхээр хүмүүс битгий оруулж игээд байгаа даа биш зүгээр хуулийн дагуу орж ирээ. Одоо чинь юу гэдэг те чи ирээд Америкт сууж болно, энэ ирээд ажлын виз авч болно, энэ ирээд одоо чинь юу гэдэг те хуулийн дагуу бүх юмудаа хийгээд бичгээр амтаа солиод ингээд явах боломжтой гэдэг нь байр суурилгаа эргэлж шилжээ гэдэг. Тэгээ одоо болохоор Америкт юу болоод байгаа гэхээр хүмүүс ингээд хэлээр алхаж орж ирээд байгаа. Тэгээд бүр алхаж орж ирэхдээ одоо бүр монгол хүмүүс хүртэл тэгэл алхаж орж ирж байгаа. Одоо яадаг чинь тэгээ Мексикт очиод онгоцны бодлогод буугаад тэгээ машин бод юм уу яа тийм бүүм гэсэн. Тэгээ ямар ч үсэн ингээ хэлээр алхаж орж ирж. Тэгээд манай Монгол бол мэдээж маш бага хувийг эзэлж байгаа. Ихэнх нь бол одоо энэ юу гэдэг South American орнууд, тэгээ South Africa орнууд тэгээд хятадаас бас айгүй хүмүүс ихэд орж ирж байна гэдэг энэ мэдээлүүд байгаа даа. Тэгээд ямар ч үсэн хэлийг илүү аюулгүй болгох. Тэгээ хууль босоор орж ирсэн хүмүүсийг ерөнхийдөө бол Америкаас гаргах. Тэгээд гэмт хэрэгтэй тэмдэг хэмтрэх гэсэн нэг иймэрдүү ерөнхийдөө бол бодлогод байгаа даа. Тэгээд trade policy дээр болохоор юу гэж яриад байгаа гэхээр дэлхийд аярах ерөнхийдөө бол Америк руу орж ирж байгаа бүх импортын бараан дээр
15% татвар тавь хятад дээр болохоор 60% татвар тавь гэдэг нэг иймэрхүү бодлогод байгаа. Тэгээд дээрэс нь dismantling deep state гэдэг нь юу вэ гэхээр Америкийн ерөнхийдөө CIA гэдэг юм уу төрөлх бүрийн FBI гэдэг холбоотой нэг юм солигдож өгдөг нэг төрийн албан хаагч нэг нөхдүүд байгаа даа штэ. Тэгээд эднийг бас ерөнхийдөө бол одоо чинь хал юм гэдэг иймэрхүү юмнууд бас ирсэн шүү дээ. Тэгээд яг хуу энэ дээр бол би сайн мэдэхгүй зэ. Энэ дээр бол одоо чинь ямар нэгэн харилцааны ID бол би бол үнэхээр мэдэхгүй. Тэгээд яг энэ ID-нуудыг би ингээд Twitter дээр зөндөө олон хүмүүс бичсэн юмуд байгаа. Миний уншдаг одоо чинь янз бүрийн блог нэтер энэ дээр ч гэсэн ингээд байгаа. Ерөнхийдөө бол авсан санаанууд бас давхар явж байгаа. Тэгээд боловсрол дээр болохоор юу гэж яриад байгаа гэхээр хүмүүс хүүхдээ ямар сургууль сурах уу, одоо чинь private ямар education-ийг зөвшөөрөх үү гэдгийг хүмүүс бол өөрсдөө сонголт хийх хэрэгтэй гэдэг иймэрхүү толгом яриад байгаа байхгүй. Тэгэхээр яг хоо Трампас болоод магадгүй for profit буюу ашигын төлөөх юм боловсролын ерөнхийдөө институтуудыг хэрэгтэй байх юм болов уу? Одоо манай Монголоор ярих юм бол хувийн их сургуулиуд энэ төр төлөө амжилттай байх юм болов уу гэдэг иймэрхүү хүлээлтүүд байж болох юм. Тэгээд Байдны гарч ирээд хийсэн хамгийн сони ажлуудын нэг нь юу байсан бэ гэхээр Keystone гэдэг энэ pipeline-ийн ажлуудыг зогсоогоод дээрэс нь LNG-ийн жишээнд сүүлд хийгдчихсэн 4 том терминалийн жишээ нь ажлыг ингээд зогсоогоод шинээр зөвшөөрлөх боломжгүй болгоод энэ төргээд нэг юм сонин эрчим хүчний салбар руу сонь дайралт гэдэг. Тэгээд энэ нь яг үндэ бол нэг юм айгуу сонин common sense болохоор нийцвэргүй. Одоо Америк айгуу амжилттай байя гэдэг юм бол үйлдвэрлэлийг Америк үргэлж ачирмаарах юм бол энэ ямар нэгэн байдлаар эрчим хүч тоог энэ төрөөсөө дутгах ёсгүй шүү дээ. Ийм юмны гачаал ерөөдөө байж болохгүй гэтэл нэг иймэрхүү бодлого болоод байдаг. Трампын хувьд болохоор энийг болиулах гэж яриад байгаа. Тэгээ энэтэй холбоотойгоор бидний өмнө ярьж ирсэн. Намайг санал болгосноос хойш ерөнхийдөө бол 10-20% ерөнхийдөө ашиг өгсөн энэ байгалийн хийтэй холбоотой харилцааны санаанууд байгаа. Бид нар энийг 2-7 хоногийн өмнө илүү ярьж ирсэн. Тэгээд одоо энэ дэр гол ойлгох юм байна юу вэ гэхээр хэд ингэж яриад байгаа. Одоо газрын тусаар ингээд бид нар газрын тусаас ингээд бензин гаргаж аваад зөндөө олон дайралт бүтээгдэхүүн гаргаж авч байгаа шүү дээ. Машин бол ингээд ерөнхийдөө бол одоо газрын тусаар ажиллаж байна гэсэн үг. За тэгэнгүүт цахилгаан машинууд бид нар хийгээд байгаа юм чинь газрын тус биднэрт хэрэггүй болох нь гэж ярих гэдэг байгаа байхгүй. Нөгөө талдаа яг үүндээ цахилгаан машин чинь болохоор юу гэхээр батарейтай машин. Батарей чинь өөрөө тог ялгаруулдаг. Тэр батарейг цэнгэлэхийн тулд өөр нэг тогныг хөөсөх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр чинь тогийг ялгаруулахын тулд дахиад эргүүлээд нөгөө нэг өөр төрлийн ресурсыг хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ талд юу байж болох вэ гэхээр чинь ньюклер буюу төмийн цахилгаан станц тэгээд байгалийн хий тэгэнгүүтээ нүүрс центр гэдэг юмнууд ерөнхийдөө ингээд ашиглагдаад явсан. Мэдээж дахиад нөгөө нэг цахин син центр гэдэг тэд нар өөрсдөө эзлэх хөвд маш бага. За ингээд явчихгод тог ерөнхийдөө бол Америкт ялгаруулахад хамгийн их өрн зарцуулагддаг одоо төлс мэн юу гэж явдаг гэхээр байгалийн хий. Яг гэвэл Америк ерөөсөө байгалийн хий асар баян орно. За тэгэнгүүт химэл оюухантай холбоотой дата центрүүд ерөнхийдөө байж байна. Тэнтэй холбоотойгоор тогийг хэрэглэх үсэх юм байна. Ийм учраас бид байгалийн хийхэд болж байна гэж ирсэн. Нөгөө талдаа дэлхийд даяар ерөнхийдөө бол эдийн засгийн одоо хямрал эхэлж магадгүй хүмүүсийн жоохын үеийн хүмүүсээс орж ирж байгаа нэг demand буюу одоо эрэлт гэдэг зүйл маань бага байна. Тийм учраас бид нэр газрын тус бага хэрэглэнэ гэж яриад байгаа. Газрын тус яг үүндээ жоохон бага хэрэглээд цахилгаан машинууд их болчих юм бол энэ маань дахиад нэг байгалийн хийх хажиг өршөх айгүй өндөр магадлалтай. Ягаад тэгэхээр байгалийн хийгч угаасаа тог ялгаруулдаг байгаа. Тэр ялгаруулсан тогоор чинь нэг цахилгаан машиныг цэнэглээд байгаа. Нөгөө талдаа миний ингээд energy market дээр ерөнхийдөө судалгаа гэдэг юм уншиж байхад нэг ойлгосон айгу тийм өрмөц юм маань юу байсан бэ гэхээр Америкт Shell oil маань өөрөө малтлаг хийгээд газар ингээд ухаад нөгөө нэг хөндлөн малтлаг хийж байгаад одоо ингээд тоолоод нөгөө нэг ойл гаргаж авах байхгүй. Тэгээд ойл гаргаж авахд дайвар бүтээгдэхүүн буюу дагалдах бүтээгдэхүүн нь тэнд хамт ингээд нөгөө нэг Shell oil дотор түржигдсэн байсан байгалийн хий ялгараад. Тэнгүүд яадаг вэ гэхээр газрын тус айгу үнэтэй байх юм бол байгалийн хийг ерөөсөө баг ямар зардалгүй үнэгүй шахуу ингээд дахиад Америк ялгаруулад байдаг ийм нэг асуудал ерөнхийдөө Shell oil байдаг. Тэнгүүд яг одоогийн харагдаж байгаа шиг газрын тусны ханш маань болохоор хит хүсэхгүй хит гондохгүй нэг иймэрхүү байдлаар ингээд тогтворчоод ерөнхийдөө бол ингээд ханш маань болохоор suppressed буюу одоо дарагдчихгууд яг үүндээ бол энэ байгалийн хий маань ханш нүсэх боломжийг ерөнхийдөө бүрдүүлдэг ийм нэг өрмөц юм хоорондын нэг тийм холбоос ерөнхийдөө байгаад байна. Тэгээд Трамп өөр дөм зөндөө ерөнхийдөө ярьж ирсэн LNG ерөнхийдөө бол хэмжээний Европ болон Азийг ерөнхийдөө одоо хэрэгцээтэй энергиэрнүүд одоо бүтэн хангана гэдэг нэг ийм яриануудыг бол ралли дээр ярьдаг. Тэгэхээр энэ тийм учраас ерөнхийдөө байгалийн хийтэй холбоотой арилжаа бол миний хувьд бол хамгийн боломжтой тийм арилжаанууд юм шиг санагдаад байна. Дараагийн крипто дээр Трамп ерөнхийдөө илүү би одоо нээлттэй байна. Химэл оюухан крипто болон ийм инновацуудыг ерөнхийдөө бол Америкт үргэлжлүүлэн дэмжнэ. Америкийг бол одоо юу гэдэг нь энэ том инновацууд дээр бид нэр үргэлжлүүлэх дэлхийн хамгийн шилдэг орн байх болно гэдэг ерөнхийдөө бол манай хүн бол яриад байгаа. Тэгээд electric car дээр дахиад нэмээд ярих юм байна юу гэхээр Америкт Байден гарсны дараа Inflation Reduction Act энтертэй холбоотойгоор яасан бэ гэхээр цахилгаан машин дээр
татаас өгч хэлсэн. Татаас гэдэг нь болохоор татвар гэдэг үгний эсрэг утгатай үг нөхгүй. Татвар болохоор хүнээс мөнгө авдаг бол татаас маань хүнд мөнгө өгж гинэ гэсэн байна. Тэгэхээр татаас өгч хэлсэн. Тэгээд энэ машин дээр 7530 машин дээр 4000 тэгээд нэмэр татаасууд өгч хэлсэн. Тэгээд энэхүү татаасууд маань багсан. Тэгэхээр Tesla тэгээд Rivian тэгээд сүүлийн үед жоох өсөж байгаа энэ бүх хугацаанд дээр яг үүндээ бол тав гаж гэх юм бол муу мэдээн байх багт нь илүү өндөр гэдэг талаас нь харж болно. За НАТО тэгээд нэрөө дээр болохоор Трампын байр суурь маань юу вэ гэхээр Америк зөвхөн энэ бүх задлуудыг бид нар гаргахгүй. Бид нар ягаад Европыг бол бусад орнуудад анхаараа ингэж хамгаалах хэрэгтэй юм бэ гэдэг нэг иймэрдүү бодлогыг бол ерөнхийдөө баримталдаг. Тэгээд гол 2014 онд Кремиаг ерөнхийдөө бол Орос Украинаас эргүүлэн авсны дараа гарсан шаардлага нь юу байсан бэ гэхээр энэ Европын орнууд өөрсдийнхөө дотоодын нийт бүтээгдэхүүний 2% батлан хамгаалахын салбарт зарцуулаа гэдэг ийм шаардлагуудыг тавьж ирсэн. Тэгэхээр яг үүндээ бол Трамп гарснараа Америкийн батлан хамгаалахын компаниудын хувьцаа өсгөөсөө илүүтэйгээр бараг уунаад харин эсэргээрээ Европт байрлалтай батлан хамгаалахын компаниудын хувьцаануудыг үргэлжлүүлэн өсөх тийм хандлага байж болох юм а гэдэг нэг ийм дүр зураг гарч ирж байгаа. Тэгэхээр миний хувьд болохоор яг Европт байдаг одоо чинь батлан хамгаалахын ямар компаниуд байж болохыг мэдэхгүй байна. Зүгээр яг одоо чинь яг онгоц үйлдвэрлэх тал дээр дэлхийд тэргүүлдэг ерөөсө хоёр компани байдаг. Нэг болохоор Boeing, хоёр болохоор Airbus гэх компани байдаг. Магадгүй Airbus-ийн хувьцаа энэс болоод өсөх магадaltaй байж болох юм а гэж бодож миний хувьд бол харж байна. Boeing-ийн хувьд болохоор сүүлд бол айгүй их одоо энэ осол аваарууд хийгээд байгаа. Солонгос жишээ нь дөнгөж сая 13 хүн тэмтээд баг онголдох шахсан багсан гэдэг иймэрдүү мэдээлэлд гарсан. Гэхдээ Boeing-ийн ханш хэрвээ хангалттай гоё одоо ханш руу орж ирэх юм бол магадгүй бас худалдаж аваад арилж тийм хугацаа бас байхыг бас үүсэхгүй. За бид нэр цахилгаан машинтай холбоотой юм ярьсан. Тэгэхээр миний бодлоор цахилгаан машин хийдэг компаниудын хувьцаан дээр бол энэ бол жоохон таараа мэдээ болж байгаа. Тэгэхээр саяхан Rivian дээр жишээ нь Volkswagen 5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр болоод ханш нь нэлээд өсөөд тэгээд Rivian-ийн 15% Amazon эзэмшдэг учраас ерөнхийдөө дараад нь Amazon-ы хувьцаа энэ төр өсөөд бид нар яг тэр үед нас Amazon-ыг ерөнхийдөө өсөж магадгүй байна гэдэг нэг жижиг арилжаа нээсэн байсан. Тэр маань бас хөрхэн явж таараад айгүй гоё тийм юмнууд бас болсон л тоо. Тэгээд дараагийн бас нэг анхаарч болох сонирхолтой юм нь юу байсан бэ гэхээр Трампыг дэмждэг том компаниуд. Тэгээд Трампыг дэмждэг том компаниудын жагсаалт жишээ нь харагдаж байна. Тэгээд бидний сайн мэддэг компаниуданд юу байгаа гэхээр Home Depot, PayPal, Oracle, тэгээд Johnson & Johnson тэгээд иймэрхүү компаниуд байт юм байна. Тэгээд ерөнхийдөө PayPal-ийн co-founder Peter Thiel гэдэг одоо айгүй мундаг Германаас гаралтай хуульчин Америк хөрөнгө оруулагч хүн байдаг. Тэгээд сайн мэдгүй усуд байгаа PayPal хөрөнгө оруулагч гэсэн Facebook-ийн бас нийсээ инвестор байсан гэдгээр бас айгүй алдагтай. Тэгээд энэ хүн маань Palantir гэх компани бас эхлүүлсэн байдаг. Palantir-ыг бид нэр хэмэл оюухантай холбоотой дагж байгаа хугацаанд дээр ерөнхийдөө нэмлээ гэж бас сайхан бас мөчөлтөд болон ингэ чатан дээрээс биччихсэн бас хүмүүс бас санаж байгаа. Тэгээд батлан хамгаалахын ажлуудыг ерөнхийдөө авдаг. Тэгээд ийм хэмэл оюухантай холбоотой чухал ажил хийж байгаа технологийн компани байгаа. Тэгээд Palantir-ийн хувьцаа магадгүй энэс болоод бас өргөжлүүлэн өсөх магадaltaй байж болох юм а гэдэг ийм тамга бас байж болж байгаа. Яагаад тэгэхээр Palantir маань өөрөө Peter Thiel өөрөө Трампыг дэмждэг. Тэгээд Трамптай харилцаа сайтай учраас Трампыг ерөнхийдөө ерөнхийлөгч байхад Америкийн ерөнхийдөө батлан хамгаалалттай холбоотой том магадгүй гэрээ хилцээрүүдийг ч гэдэм үү те энэ том ажлуудыг ерөнхийдөө авах юм магадaltaй байж магадгүй биш үг нэг ийм тамга байгаа. Тэгээд LNG-г би дөнгөс ерөнхийдөө баатаад ярьсан. Тэгээд liquefied natural gas буюу байгалийн хийг liquid буюу шингийн хэлбэрт оруулсан ерөнхийдөө бол ийм хөлбөг ярьж байгаа. Тэгээд Трампын бас гол ярьж байгаа юм нь юу вэ гэхээр ерөнхийдөө татварыг бууруулна. Тэгээд less regulation буюу ерөнхийдөө төрийн оролцоог ерөнхийдөө бууруулна гэдэг юм юмнууд байгаа. Тэгээд зарим нэг 2008 онд эдийн засгийн хамралтай холбоотойгоор дараад нь гарсан санхүүгийн том зохицуулах хууль маань юу гэсэн бэхээр Dodd-Frank гэдэг юм хэд бол хууль байдаг. Тэгээд энэтэй холбоотой юмнууд байна. Та өөрсдөө үргэлжлүүлээд судалж болно. Тэгээд нэлээд нэг тийм өөр талтай тэр нь сэдв. Гэхдээ гол санаа нь юу вэ гэхээр Трампыг ерөнхийдөө гарсны дараа merger and acquisition буюу одоо компаниуд нэгнийгээ худалдаж авах одоо өөр компаниуд жишээ нь IPO хийх мэт иймэрхүү ерөнхийдөө юм санхүүтэй холбоотой юм процессууд маань илүү хурдсах ерөнхийдөө магадaltaй байж болох юм а гэдэг ийм таамгууд бас байгаа даа. Тэгээд Трамп ерөнхийдөө бол одоо энэ юуг гэмт хэрэгтэй айгу хүчтэй тэмцэнэ хөлийг аюулгүй болгоно гэдэгтэй холбоотойгоор бас энэ хувийн шорон ажилладаг хугацаануудаас гайгүй байж магадгүй. Тэгэхээр би бол байгалийн хийдэг холбоотой хугацаан дээр айгу итгэж байгаа. Тэгээд нөгөө талдаа болохоор надаа энэ шоронтой холбоотой хугацаа бас таалагдчихлаа. Тэгээд энэ дээр ямар хугацаа байгаа гэхээр Geo Group гэдэг Geo гэдэг энэ хугацаагаа дараад болохоор Core Civic гэдэг ерөнхийдөө компани байгаа. Энэ хоёр Америкийн компаниуд учраас энэ хугацааг бас авах боломжтой. Тэгээд нэгтгэхэд ерөнхийдөө бол яг миний хувьд яг өөрөө яг худалдаж авъя гэж бодож байгаа
хугацааны жагсаалтыг би бас мөлтөртэй болгонгийн ерөнхийдөө бол юугаар оруулсан. Тэгээд өнөөдөр бол энд ингээд хэд хэдэн компаниудын нэрийг дурдаад ерөнхий яг энэ том зургийг хэдүүлээ харах юм зорилготой байгаа. Border security буюу ерөнхийдөө хэлний аюулгүй байдалтай холбоотой асуудлууд байгаа. Тэгээ хэлний аюулгүй байдалтай холбоотойгоор ямар юмнууд байгаа. Нэг тийм шүү дээ хүмүүс орж ирж байгаагүй юу гэдгийг зөвхөн хашаа бариад зогсохгүй тэр хашааг чинь даваад эсвэл доогуур нь гарч ирээд хашаагийн авьяач ухаж байгаад нөгөө нэг юм газар доор оруулсан байгаа төмрийг чинь дээш нь суг авьяач татад гаргаж ирдэг бид нэг хилээр орж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр яадаг вэ гэхээр дроноор жишээ нь ингээд хилийг хянж болно. Ягаад тэгэхээр тэнд угаасаа хангалттай ажилтан байхгүй учраас тэнгууд нь хил хамгаалдаг дрон бол янз бүрийн тэмдэг холбоотой юм аюулгүй систем software solution гэдэг гаргадаг компаниуд чинь нэлээд өсөлттэй байж болохоор байгаа байхгүй. Тэгээд тэмдэг холбоотой айгу мундаг компаниудын нэг нь Parsons гэдэг компани байна. Тэгээд дээрээс нь одоо чинь дрон эсэргүүцэгч одоо дайсны дроныг ухтгах хүмүүсүүд иймэрхүү системүүд бас нэлээд popular болж магадгүй. Ягаад тэгэхээр Мексикийн картелүүд Америк руу орж ирээд нэгт хүний наймаа хийж байгаа. Дээрээс нь хар тамхи оруулж ирж байгаа. Дээрээс нь хүмүүсийг нууцаар ингэж смогл хийж орж ирдэг хэдэн тэрбум долларын бизнес бий болсон байхгүй. Тэгэхээр Америк руу хууль бусаар одоо чинь хар тамхи оруулж ирдэг байсан бол хар тамхины оронд одоо чинь хүмүүсийн хууль бусаар Америк руу оруулж ирдэг ийм бизнес гэдэг хөгжөөд байгаа. Тэгээд эдгээр байна яаж одоо чинь айгу тийм үзээд байгаа гэхээр Мексикийн картелүүд маань бүгдээрээ одоо энэ янз бүрийн мафиуд маань бүгдээрээ юутай дронтой. Тэгэл дроноо нисгэл ингээл хилийг харж байгаа. За одоо хинж байхгүй нь одоо ингээд хүмүүс гаргаараа одоо хүмүүс өшөө жоохон манайхан байж байгаа гэдэг. Дрон үдж байгаа юм шиг ингээд дроноор ингээд хянаад яваад байгаа байхгүй. Тэгэхээр одоогийн байдлаар бол Байдны засгийн газар бол энэ дронтой холбоотой асуудал дээр ерөөсөө юу ч хийхгүй зүгээр эдгээр ингээд өөрсдийнхөө байлгаад байгаа. Тэгээ Трамп гарч ирээд бол энэ нөхцөл байдал ерөнхийдөө бол өөрчлөлт болов гэж бодож байгаа. Дээрээс нь Трамп бол ерөнхийдөө цагдаа нарыг айгүйх дэмждэг. Байдны үед болохоор George Floyd хаа тий нэг гинт хэрэгтэн хар залуу хуурамч мөнгөөр дэлгүүрээс юм авах жагаад баригдаад тэгээ системдээ угаасаа баг овердос болоход хангалттай хэвлэний хар тамхины холцтой байж байгаа. Тэгээ угаасаа нас орсон ч байхгүй. Тэгээ тэрийг бол хүзүүн дээр дааж байгаа алтан гэдэг байгаа. Яг үндэ бичлэгүүдийг харах юм бол яг цагдаагийн өөрсдийнх нь сурдаг тийм техникээр ерөнхийдөө барьжилж аваа явсан чинь за ингээд одоо тэр racist хар цагдаа энийг автлаа энэ гэдэг нөгөө төр хөшөө хийж мэйгээд нөгөө хар тамхин залуудаа. Тэгээ манай Америк жоох юм ёйд хүмүүс. Тэгээд яасан бэ гэхээр defund the police буюу ерөнхийдөө бол энэ цагдаа нарын санхүүжилтийг бууруулаа гэдэг иймэрхүү ерөнхийдөө хөдөлгөөнөд явсан. Трампын үед бол энэ бол өөрчлөлт болж байгаа. Тэгээд цагдаа нарыг дэмждэг. Тэгээд юу вэ гэхээр цагдаа нарын одоо ингээд цэжин дээр зүүтдэг камер гэдэг байхгүй. Тэгээд тэр камер маань зүгээр нэг камер байх биш бүр ингээд химэл оюун ухаан энтертэй. Тэгээд илүү ухаадаг байдлаар ерөнхийдөө бол одоо цагдаа нарын яг өдөр тутмынх нь одоо аюулгүй байдал ажилтны ерөнхийдөө сайнаар одоо чинь тусалдаг иймэрхүү системүүдийг гаргаж байгаа чинь хугацаанууд бас байт юм байна. Тэгээд бас аюулгүй байдалтай холбоотойгоор надад бас энэ сонирхолтой санагдсан юм юу гэсэн бэ гэхээр Elbit Systems гэдэг энэ компани. Тэгээд энэ Elbit Systems гэдэг энэ компани маань Израилаас гаргадаг батлан хамгаалсан компани. Тэгээд энэ компани маань хөнгүү онгоц хөнгүү дрон энэ төргээд иймэрхүү ерөнхийдөө аюулгүй байдлын системүүдийг ерөнхийдөө ол хийдэг. Тэгээд надад бол үнэлгээ ханш талаасаас аюул тайжгүй санагдсан. Энэ хувьцааг бол ямар ч байсан багаар ерөнхийдөө бол худалдаж авч хэлье гэдэг иймэрхүү бас бодлууд бас байгаа. Тэгээд нэг ийм бас компани байна. Тэгээд энэ мэдээллүүд ерөнхийдөө бол энэ вебнат ашиглагдсан нотнууд хаана орж байгаа гэж бодож байгаа хүмүүс байх юм бол мөдрөдөө буулан дээр угаасаа тавигддаг. Тэгээд вебнар маань өөрөө мөдрөдөө буулангаас ерөнхийдөө гаргадаг бидний үнэгүй ерөнхийдөө бол энэ мэдээлэл контент байгаа. Тэгээд тийм болохоор ямар нэгэн байдлаар энэ төлөвлөх шаардлагагаар та бүхэн бүх энэ видеонуудыг үзээд байгаа энэ мэдээллүүдийг мөдрөдөө буулан руу ороод авах боломжтой байгаа шүү. Дараагийн нэг өдөр нь юу вэ гэхээр хууль бус цагаач орж ирээд ингээд Америкт амьдраад байгаатай холбоотойгоор одоо чинь юу гэдэг энэ хүмүүсийг энэ тэнд ажил хийх ерөнхийдөө процесс нь саадуулах үүднээс хүмүүсийг илүүтэйгээр ерөнхийдөө background check хийдэг болгож магадгүй. Тэгээ background check хийдэг тийм компаниудын хувьцаанд сайн нөлөөлж магадгүй нэг ийм бас таамагуд байгаа юм байна. Тэгээд энэ дээр бол яг миний хувьд бол яг одоогоор яг background check гэдэг ямар нэгэн тийм худалдаж авах тааламжтай хувьцаан дээр бол одоогоор бол оглоог байна. Тэгээд хэрвээ байх юм бол санд болгоно. Трамп магадгүй ялцах юм бол Трампыг үзээд одоо манай нөгөө Байдны тэмдэг нөхдүүд маань чинь юу гэдэг бослогын төр хийгээд нөгөө source center тэр бослогуудыг санхүүжүүлээд тэргээд иймэрхүү юмнууд болох магадaltaй. Тэгэх юм бол зөндөө олон дэлгүүрүүдийн хаалт цонхыг хэвдээд хулгай хийгээд магадгүй гэдэг ийм таамаг байгаа. Яг тэгэхээр Black Lives Matter гэдэг хөтөлбөөнөр бол иймэрхүү юмнууд болсон ч George Floyd-тай холбоотойгоор тэгээд тэрнтэй холбоотойгоор ишил цонх хийдэг компаниудын магадгүй хугацаанд үзэж магадгүй гэдэг ийм бас таамагнууд байгаа. Semiconductor буюу хагас дамжуулагчийн хувьд болохоор энэ бол bipartisan гэдэг үг маань болохоор юу гэсэн үг вэ гэхээр ерөнхийдөө бол хоёр намын дэмжлэгтэй гэсэн санаа байна. Тэгэхээр энэхүү яг энэ Байдны засгийн газрын үед ч гэсэн дэмжижсэн энэхүү бодлого маань үргэлжлэх байх. Ягаад тэгэхээр хятад болон одоо энэ ойролцоогын орнуудаас ерөнхийдөө бол
хагас найдварлагчийн хувьд бүрэн хамааралгүй байх нь өөрөө улс орны аюулгүй байдалтай нэгт холбоотой юм чухал одоо стратегийн бодлого юм байна гэдэг дээр бол ерөнхийдөө бол 2 нам хоёлаа ерөнхийдөө бол санал нэгдэж байгаа. Тэгэхээр энэ хүү зүйл манаас үргэлжлэнэ гэж ойлгож байна. Тэгээд Төв банктай холбоотой хүмүүс зөндөө олон таамгууд ерөнхийдөө бол явуулж байгаа. Нэг ажиллах юм байна юу гэхээр Трамп ерөнхийлөгч байхдаа Паулыг чинь бодлогын хөв бууруулаач гэж айгүйх дарамтлагдаг байсан. Тэгээд яг тэр төрлийн дарамтууд маань ерөнхийдөө хөрвүүлэх байх. Тэгээд бодлогын хөв буурах, тэгээд зээлийн хөв ерөнхийдөө буурах гэдэг хүлээлт бол ерөнхийдөө бол Трампын эзний газрын төл байгаа. Тэгээд крипто дээр бидрүүд яг Трампын хамгийн анхны одоо мем coin болох Mega Trump гэдэг энэ OG ерөнхийдөө мем зоосоо. Тэгээд энийг бол бид анх санал болгож ирсэн. Тэгээд энэ маань үргэлжлүүлэн бас тааж байрлаж болно. Гол эрсдэл нь юу вэ гэхээр зөндөө төстэй Трамп гэдэг зооснуудыг энд тэнд гаргаад байгаа учраас нөгөө жоохон мессеж маань өөрөө жоохон clear биш болоод байгаа тийм эрсдэл бас байж болох юм. Тэгээд Трампын хувьд болохоор өөрийн гэсэн 2-3 удаагийн цуврал NFT-нүүдийг гаргаж ирсэн. Энэ NFT-нүүд маань өөрсдөө бас худалдаж авах тохиромжтой хөрөнгө оруулалт болох магадлалтай. Тэгээд Matic-ийн блокчейн дээр байдаг. Тэгээд Matic-ийг айл хэдийн бидний солонгос руугаас хэрэглэдэг Magic Eden ашиглаж байгаа хэлбэр болдог учраас угаасаа Magic Eden хэрэглэж байгаа учраас энэ NFT-нүүдийг авах боломжтой. Би бол анх гаргасан санд болгож ирсэн юм NFT-нүүд байгаа. DJT гэдэг Digital Trust хаа нэр нь компани байгаа. Тэгээд энэ хүү компани маань юу вэ гэхээр Trumping Truth гэдэг энэ хөрөнгө оруулалт хийсэн ерөнхийдөө энэ social media Twitter төстэй энэ хүү компаниг ерөнхийдөө энэ public болгох тийм SPAC байгаа. Тэгэхээр энд бас хөрөнгө оруулалт хийж болно. Энэ бол илүү эрсдэлтэй. Тэгээд надад бол энэ DJT яг крипто талын хөрөнгө оруулалтад нь бол илүү эрсдэлтэй санагдаж байгаа. Крипто дээр бол надад бол хамгийн одоо боломж нь бол магадгүй NFT байж магадгүй. Яг л урт хугацаанд NFT-ийн илүү үнцэнтэй болоод үлдэж болох юм л да. Бүр ингээд 10 жилийн дараа жишээ нь Трамп одоо түүхэнд амир ингээд хүмүүс одоо чинь мундаг ерөнхийлөгч гэдэг одоо имижээр ерөнхийдөө үлдэж чадах юм бэл. Тэгэхээр бусдаар бол надад бол яг нэг Трамптай холбоотой бодлого тэгээд геополитикийн асуудлууд гэдгийг харах юм бол надад бол тэг байгалийн хий тэгээд аюулгүй байдал дээрэс нь шоронгийн хугацаанууд энэ төр илүү сонирхолтой бас юм хөлбөрүүд байж магадгүй санагдаад байгаа. Тэгэхээр ямар ч юм байна. Тэгээд өнөөдрийн 21 феврарыг цаг гаргаж сонссон та бүхэндээ баярлалаа. Тэгээд энэ хүрээд өндөрлж байна. Thank you. You're welcome.